За сайн байцгаана уу. Би Нэгэн байнгын сурагч Үжингийн аав мөхдөд байна. За тоглолтоо үзлээ, сайхан боллоо. Хүүхд маань одоо гимнастикийн дугуйланд явдаг. Ер нь одоо жил сургууль маань зөвхөн одоо юу гэдэг хичээл ном сурахаас илүүтэйгээр хүүхдийн маань хүмүүжил, авьяас, мэдлэг чадвар, хандлага гэдэг бүх зүйл дээр нь анхаардаг маш их одоо баярлж авдаг. Баярлалаа. Хүүхдүүд маань зөвхөн одоо ерөнхий мэдлэг эзэмшгээс гадна гадаад талын сургалт дээрэс нь одоо соёлын болон энэ урлагийн спортын дугуулангуудаар хичээлж байгаа дэр маш баяртай байна. Тэгээ манай охин өнөөдөр гимнастикийн дугууланд явдаг. Тэгээ өнөөдөр бас маш гайхалтай үзүүлэлээ. Тэгээ жил сургуулийнхаа нийт багш нар, нийт сургалтчид, нийт эцэг эхчүүдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Би энэ жил бүжгийн дугууланд суралцсан. Тэгээд би хар хүн болсон. Тэгээ бас айцтай хамттай ингээд инээгээд бүжлээд амар гоёсан. Сайн байцгаана уу, намайг Гэгээлэн гэдэг. Би жил сургуульд сурдаг. Би өнөөдөр Ванли гэдэг дуу дуулсан. Тэгээд хүмүүс намайг гайхсан болохоор би үнэхээр баярлсан. Би анх удаага хүүхдийн ордонд дуу дуулж үзэж байна. Гимнастикийн багш Намин байна. Би 2 дахь жилдээ хаврын тайлан тоглолтод хүүхдүүдэд бэлдэж оруулж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн хүүхдүүд маань дахиад энэ жил тайлан тоглолтод ороод илүү туршлага болоод тэгээд илүү хэрэглэл барьж юмнуудаа хийсэн байгаа. Тэр нь их давуу тал боллоо. Тэгээд сайхан болж өнгөрлөө. Жил сургуулийн бүжгийн дугуулангийн багш Баяр Цэцэг байна. Би 2 дахь жилдээ одоо энэ жил сургуулийнхаа тайланд оролцож байна. Энэ жил манайхан Солонгос бүжиг бас хятад бүжиг болохын эцэлгээс хятад бүжиг орсон. Дээрээс нь балет мөн ревер салбараас маань жай бүжиг орсон байгаа. Үнэхээр сайхан сэтгэл хангалуун, сайхан тоглолт боллоо.